5 дахь өдрийн үдээс хойших чуулганаар ерөнхий сайдыг байлцуулмаар байна. Манай ерөнхий сайд хаана явж байна? Хинтээ явлаа, ховд явлаа гэснээс хойш сураг алдарчаад байна. Хотод болохоор их хурлын дарга маань ерөнхий сайд шиг туулголоор яваал төрийн байгууллагуудаар яваад харагдаад байна. Тэгэхээр хинэн ерөнхий сайд маань юу хийгээд байгааг одоо нэг гаргаж тавихгүй болохгүй байна. Тэр утгаараа тэр үдээс хойш хуралдаан дээр ялангуяа тэр хөгжил инээ тэр юм холбогдож явал ерөнхий сайдыг байлцуулаач гэсэн ийм одоо гормын санал байна. Парламент руу дайр давчлаад байгааг энэ одоо сүүлийн үед иймэрхүү дайр давчлыг одоо зогсоо. Гэмт хэрэгтэн байгаа бол тэрийг ил гаргаад гэмт хэргийг нь үүрүүл. Өнөөдөр зүгээр нэг зад атгуулсан төмсгтэй хүмүүсийн орилоонд энэ парламент ингэж утуулахгүй шүү. Энийг анхаараарай гэж хэлмээр байна.